Энэ удаагийн дугаараар шинжлэх ухааны академи биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Алтан Чимэглэгчтэй ярилцах гэж байна. За өнөөдрийн подкастт ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулах уу? За энэхүү подкастт бас урагдж орж ирээд өөрийнхөө мэрэгжлийн талаар өөрийнхөө шавжийн талаар мэдээлэл хүргэх гэж байгаад бол маш их баяртай байна. За би болохоор 2000 оноос эхлээд шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд орж ажилласан. Гэхдээ бол шавж судлалын лабораторид анх ажилд ороход шавжийн чиглэлээр бол манайх яг суурь судалгааны сэдвт ажил эхэлж исэн. Үүнээс хойш л одоо шавжийн судалгааг бол ерөнхийдөө хийж байгаа. Ойн шавжийн талаар олон нийт нэлээд мэддэг болчлоо. Монгол орны ойн шавжийн одоо өнөөгийн байдлаар нь хэр байгаа юм болоо? Монгол орны ойн шавжийн судалгаа бол ер нь нэлээд эртнээс эхэлсэн байдаг. 1950-аад оноос эхлээд бол яг ой хамгааллын асуудлууд үүсэж эхэлсэн. Тэрнээс ахуулаад яасан гэхээр Монгол улсын тэр үеийн засгийн газраас бол анхаарал хандуулад Оросын эрдэмтдийг бол өөрч ажиллуулсан байдаг. Тэгээд Оросын эрдэмтэд хурж ирээд ажиллахдаа бол яг энэ богд ууланд игэл вирусөлт ирвэхийн олшрол болж байгааг тэмдэглээд түүнтэй бол анхны тэмцлийн ажлуудыг хийж эхэлсэн байдаг. Түүнээс хойш бол Цэмцүрэн гээд манай хамгийн ахмад ууган шавж судлаач бол Оросын эрдэмтдтэй хамтраад булган хинти дээрээс нь нийслэлийн ногоон бүсүүдэд бол Сибирийн хөр ирвэхийн голомтыг илрүүлж тэмцлийн ажлуудыг бол хуурай аргаар хийсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө цаашаагаа бол Орос Монголын, Монгол Польшийн, Монгол Чехийн гэсэн маш олон гадны экспедицүүд орж ирээд дээрээс нь манай боловсрогчингууд ч гоё бүгд орж ирж байсан. Энэ бол Оросд боловсролын зөвшөөд ирсэн эрдэмтэд бол ажиллаж эхэлсэн баг. Намхад орж Пунцаг дулам гээд хоёр шавж судлаачийг бол дутхгүй байхаа аргагүй маш их үнэтэй хоёр нэмрийг оруулсан байдаг. Араас нь тэгш жаргал, цагаан цойж гэх мэтлэнгээр бол залуу үеийн бол гарч хүмүүжсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө бол одоогоор тэр үеэс ахуулаад одоо хүртэл шавжийн судалгааг бол хийж байгаа. Ингээх хугацаанд болохоор яг хэвлэлийн баттай мэдээ баримтаар бол одоо 450 гаруй зүйл бол хүн юг ойд оршин амьдардаг ой мотор хоолдог шавжуудыг бол тэмдэглээд байгаа. Одоогийн байдал нь ойн өвчний талаар гэхээр зэрэг бол өвчний талын судалгаа бол одоогоор бол баг хийгдэггүй гэхэд хэлсдэггүй. Яагаад тэгэхээр зэрэг яг тухайн өвчний объектээр ажиллаж байгаа судлаачид цөөхөн байна. Тэгээд дээрээс нь тухайн объектээр ажиллах гэхээр зэрэг лаборатори байхгүй, бас байгууллага байхгүй байгаад идэг. Сүүлийн үед бол нэлээд хөгжиж байгаа. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр бол ой хамгааллын лаборатори гэж анх байгуулагдаж эхэлсэн байна. Тэгэхээр зэрэг тухайн байгууллага бол нэлээд их хүчтэй ажлуудыг хийж эхлэх байх гэж бодож байгаа. Иймэрхүү өнөөгийн байдал нь бол та судалгааны талаар дурдлаа. Тэгэхээр энэ шинэ шавжнууд гарч ирнэ. Энэ шинэ шавжнуудыг яаж тодорхойлдог юм бол? Монгол орны ой хөнөөлт шавжуудын хувьд болохоор зэрэг ер нь 5-аас 8 зүйл шавж бол зөнхөлж хөнөөл учруулдаг байсан. Сүүлийн 5 жилд болохоор зэрэг ой хөнөөлт ойд бол тэгж нэг голомтлоод хөнөөлийн хэмжээнд хүрдэг шавжууд нь бол тэгж нэмэгдсэн тохиолдол бол байхгүйсэн. Сүүлийн 5 жилд бол нэлээд хэдэн зүйл шавж бол нэмэгдээд тэр нэмэгдсэн шавжууд нь болохоор Монгол орнд шинээр тэмдэглэгдэж байгаа зүйлүүд байгаад байгаа. Энэ нь болохоор зэрэг ерөнхийдөө шинжлэх ухаанд ач холбогдолтой мөртлөөсөө ойн цамд нөлөөлж байгаа гэдэг утгаараа бол бас тэмцлийн ажил явуулах шаардлага гарч ирээд байна. Тэгээд тэдгээр шавжийг бол нэгэнт дээжийг нь аваад ирсэн бол тодорхойлох ажлыг хийдэг.
Тэр тодорхойлох ажил маань болохоор зэрэг тусгай өөрсдийн лабораторид тэгээд өөрсдийн бас хэрэгэлдэг зөвхөн тухайн шавьжид зориулсан тодорхойлох бичгүүдийг ашиглаж бол тодорхойлдог. Энийг бол нэг их одоо нарийн мэргэжлийг эзэмшиж чадаагүй хүн бол бас тодорхойлоход хэцүү. Тэгэхээр зэрэг заавал мэргэжлийн шавь судлаач хүн энэ ажлыг бол хийж гүйцэтгэдэг. Тэг. Ойн өвчин судлагдаагүй байна. Хүн хүч байхгүй байна гэж юм. Ер нь ойн өвчин юунаас болж ингэж гарч ирдэг юм болоо? Ойн шавьжаас юм уу? За ойн өвчний судалгааг бол би ерөнхийдөө хийдэг учраас бол яг тийм юм гэж бол хэлхийн арга байхгүй. Манай дээр болохоор зэрэг нарсны шүтээ гэдэг өвчин бол нэлийн голомтолж таарахдаг. Тэгээд тэр түүнийхээ эсрэг болохоор зэрэг тэмцлийн ажлуудыг бол хийгээд эхэлсэн туршлагатай байдаг. Бусад одоо модон дээр гарсан өвчний хувьд бол ерөөсөө тэмцлийн ажил одоо хүртэл боловсрогдоогүй. Энэ жилийн судалгаагаар ихэд би Сэлэнгийн ангиас хус модны, нарс модны гэдэг ингээд шин өвчнүүдийг бол ерөөхдөө олж тархалтын цэгүүдийг тэмдэглэж голомттой талбай хэмжээнд тооцоолсон. Гэхдээ бол шууд тухайн өвчин байна гэж мэдж байгаа боловч тэр нь яг ямар гаралтай мөөгөнцрийнх үү, бактерийнх үү, вирусын гаралтай юу гэх мэтлэнгээр ийм өвчнийг тодорхойлох бол нэлээд нарийн юмнууд байгаад байдаг учраас би болохоор зэрэг өөрийнхөө хүрээлэн дээр л одоо дээж авчиж өгөөд нөгөөдөл маань бол одоо мөөгөнцрийн гаралтай өвчин байна гэдэг ингээд тодорхойлсон маа. Тэнгүүд мөөгөнцрийн гаралтай гэчээд дээрээс нь дахиад яг ямар мөөгөнцөр вэ гэсэн асуудал гарч ирнэ. Тэр тухайн мөөгөнцөртэй буцаагаад яаж тэмцлийн ажлыг хийх вэ? Бас тэмцлийн ажлыг хийх шаардлага байна уу байхгүй юу гэдэг ийм асуудлууд маш их гарч ирдэг учраас бол өвчнөд холбоотой ажлыг бол би яг тийм юм гэж бол хэлхийн арга байхгүй шавь судлаач хүн учраас шавьж өвчин хоёр хоорондоо холбогддгүй гэхээр зэрэг би бол яг холбоотой гэж бол хэлж чадахгүй байна. Яа тэгэхээр ойд тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлж байгаа их хэмжээний гад талбайг хамарж байгаа тохиолдолд бол хүнэлт өвчин байна гэж үзнэ. Мөн адилхан шавьжиг бас тэгж үзэх шаардлагатай байдаг. Тэгэхээр зэрэг энэ хоёр хоорондоо яг бие бинийгээ тараагаад байна, бие бинийгээ нөлөөлөд байна гэж бол хэлхийн арга байхгүй. Гэхдээ бол зүгээр хэвлэлийн мэдээнүүдээс үзэж яхад бол одоо жишээ нь модны 2 дахь хүнэлт шавьж холтос цох гэдэг цох байдаг. Тэр цох болохоор зэрэг яг нөгөө холцсны доогуур байдаг мөөгөнцрийн өвчнийг бол өөрөө тээгч болоод явж идэг гэсэн мэдээнүүд бол байдаг. Тийм учраас яг гэхээр нэг модноос нөгөө мод руу бол модлогийн тэр хүнэлийг бол шилжүүлэх юм байна гэсэн юм бол байдаг. Монгол оронд бол одоо хийгдсэн судалгаа бол байхгүй. Тэр хоёрын хоорондын хамаарлыг судалсан судалгаа бол байхгүй. Бас мэрэгчлэнүүд бас дутмаг байх тийм. Мэрэгчлэнүүд дутмаг. Тэгээд одоо жишээ нь би бол өвчин байна гэдгийг мэдчихээд энд нэг юм өвчин байна. Та энийг үзээд хийж гээд нэг хүн дээр барай очичвол надад миний ажил хамаагүй хялбар болох байдаг. Тэгсэн чи тийм хүн байхгүй учраас бол одоо энэ ажил жоохон асуудалтай байх. Та нэг 2 дахь шавьжийн талаар дурдлаа холцсны цох гэдэг. Холцсны цох нь юу хэр аюултай юм бэ? Ер нь Монгол орны санд одоо аюултай төвшөнд хүрчээд байна уу? Эсвэл бас судалгаа нь бас бага явж байгаа юм болов уу? Ер нь бол ойд нөлөөлөл үзүүлдэг шавьжийг бол 2 хувааж үздэг. Тэр нь болохоор анхдагч буюу зөвхөн ногоо масыг иддэг навч шилмүсээр хоолдог шавьжууд. Энэ бол анхдагч. 2 дахь гэхээр зэрэг заавал нөгөө гол иш модлог руу ингэж дайрч ордог шавьжуудыг бол 2 дахь хүнэлт шавьжууд гэж хэлдэг. Тэгэнгүүт модлог эдгээр хоолдог шавьжууд нь бол мөн модныхоо бүтцтэй холбоотойгоор холцсных уу, золных уу, долных уу, доторх гол иших үү гэдэг ингээд ялгаатай болоод эхэлждэг. Холтос цохын хувьд болохоор зэрэг яа гэхээр зэрэг анхдагч хүнэлт шавьж оронгууд чи мэдээж нөгөө фотосинтезийн эрчим чинь буураад ирэнгүүт мод өөрөө сулдэн штэ. Сулдахтай яа гэхээр өөрөөсөө би ядарчлаа гэсэн тохиогддог. Тэр нь үнэр гардаг гэсэн.
Одоо чинь бид нар ханиад хөрөнгөд нусгойчдаг штеп. Тэрнтэй адилхан мод бол фотосинтезийн эрчим буураад ирэнгүүт өөрөөсөө давирхаа ялгаруулдаг, үнээр ялгаруулдаг. Тэгээд ирэнгүүт яах вэ гэхээр өө ашгүй миний идэх хоол энд байна штеп гэх нэг олтос цохооч тэрэ цуглараад ирдэг. Тэгээ хүрээд ирлээ гингүүт яах юм гэхээр холтосны одоо ингээд модель ихэд гадна талаар нь байгаа шүү дээ. Нөгөөд чинь бол хамгаалтын бүрхүүл үүсгэж байгаа холтос. Тэнгүүт яах юм гэхээр холтосны яг доогуур явдаг тэр зам үүсгдэг. Тэгээд ирэнгүүт тэнд яах юм гэхээр агаар үүсчихэж байгаа байхгүй. Агаар ингээд нийтдээ ингээд агаар орно гэдэг чинь мод чинь ингээд нөгөө барьцалдсан байсан юм чинь барьцалдаад одоо тавигдчихлаа гэсэн үг шүү. Тэгээд ирэнгүүт яах вэ гэхээр зэрэг нөгөөд нэг жинхэнэ мөөгөнцрийн хүчнүүд тэнд бол өвчилж эхэлдэг. Ер нь бол холтос зох ач холбогдолгүй байгаль дээр бол ач холбогдолгүй гэж амтан бол байхгүй. Тэр яаж байгаа гэхээр зэрэг нэгэнт сүлдаад ядарсан юм чи өрхий явсан дээр штэ чи өөх гэсэн үг штэ одоо илжирэх тэр процессыг төрөсгөж өгч байгаа гэсэн. Тэгхийн тулд яах юм гэр холтос зохиороод агааржуулаад өгчөнгүүт мөөгөнцрийн хүчнүүд гарч ирээд мөөгөнцөр одоо нэг ингээд хөгжирсэн моднууд тийш илжирсэн моднууд тэр илжирэх процессыг л төрөсгөж өгч байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг холтос зох зарим хүмүүс бол шууд муу буруу гэд тэрийг бушуух шиг алах тэмцэх талаар боддог бол нэгэнт одоо нас нь болцсон тий хөгшөрсөн мод байх юм бол одоо тэр илжирэх ялцрах процесс нь байгалийнхаараа явах ёстой. Гэвч бол тэрэндээ бол яах юм гэхээр нэгэнт бүр залуу мод руу орсон тохиолдолд бол бид нар хамгаалалтын арга хэмжээ. Залуу биш бол одоо тэр илжирэх процесс нь төрөсөд хамгийн гол нь халдварлуулахгүй байх. Тэрийг нь л хангах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй гэсэн. Тийм. Анхдаг шавж ороод байгаа ой моднууд дээр ер нь тэмцлийн ажил байнга явуулаад хамгаалаад авах хэрэгтэй юм уу? Эрдэмтэд бас олон талаар ярих юм. Тэгэхээр таны бодлоор тэмцлийн ажил явуулах хэрэгтэй юу? Эсвэл хэрэггүй ингээ байгальд нь даатгаад орхичих хэрэгтэй юм болов? За энэ болохоор зэрэг нэлээ чухал асуудал. Тэгээ дээрээс нь энэ бол яг нэг Монгол орны ойн сантай холбоотой болдог. Яагаад тэгэхээр зэрэг Монгол орны ойн сангийн хэмжээ бол одоо маш бага шүү дээ тий. 11 гээд ойгоор бүрхэгдсэн талбай хувьд бол 11% ч гэдэг юм уу. Одоо тэгтээ талбай хэмжээ нь бол бас одоо би одоо хэвлэл дээрээс харахад бол янз бүрийн мэдээнүүд байгаад байдаг. Тэгэхээр зэрэг минийхээр бол ойгоор бүрхэгдсэн талбай нь бол 11%-ийг эзэлдэг. Тэгээд дээрээс нь яа тэгэхээр Монгол орны зөвхөн хой талын хэсгийг хамарсан ч юм уу ингээд байрлал нас тийм тий. Гэт нэгэнт ойн санаа нь бага хэмжээтэй учраас бид нар яах юм гэхээр тодорхой хэмжээгээр аварч үлдэхийн тулд тэмцлийн ажил явуулах ёстой. Гэхдээ бол хаана яаж ямар аргаар явуулах вэ гэдгийг бол маш сайн тодорхой болгох хэрэгтэй гэдэг. Тэгээд дээрэс нь зарим нэг тал дээр бол нэг ойн хүнэлт шавжид зарим мод манай олон дахин ингэж нэрвэгцээр орсоор агаад тодорхой хэмжээний тэсвэртэй чадвар үүссэн байдаг. Тэгэхээр зэрэг тэр тэсвэрийн одоо юу гэдэг рискийг бол үнэлсэн байж хагаад одоо хэрвээ үнэлгээг нь хийцэн байх юм бол рискийн үнэлгээ хийцэн байх юм бол тэр үнэлгээгээр тэдээс тэдэн хувьтай байх юм бол бид нар заавал тэмцлийн ажлыг явуулна. Тэдээс доогуур байх юм бол заавал явуулах шаардлагагүй ч гэдэг ийм бол гаргах хэрэгтэй санагддаг. Тэгээд дээрэс нь яа гэхээр зэрэг Монгол орны ойн хэв шинж нь бол би бол одоо яг нэг ой судалдаг хүмүүс шав судалдаг хүн учраас бас нэг мэрэгжлийн үг хэлэхгүй байж магадгүй. Минийхээр бол ойн хэв шинж нь бол нэлээд чухал санагддаг. Яагаад тэгэхээр зэрэг нэг модоор үүсгэгдсэн ойн сан байх юм бол тэр хүнэл шавжид нэрвэгдэхдээ маш хурдан дээрээс нь давтан одоо голомт үүслэх гэхэд тэр ойн сан бол тодорхой хэмжээгээр өвхлийн хувь нь их байдаг. Тийм учраас аль болохоор холимог байх хэрэгтэй гэж боддог. Тэгэнгүүтээ яах вэ гэхээр зэрэг манай Монгол орны ойг ингээ харахаар зэрэг яг судалгаа хийгээ явж байхад бол ихэнхдээ нэг модоор үүсгэгдсэн байдаг. Жишээ нь шинсэн ой, хусан ой, хушин ой гэх мэтчлэн ингээд холимог ойнуудын
хэмжээ бол маш бага байдаг учраас бол бид нэр ойгоо хамгаалахын тулд тэмцлийн ажлыг явуулах шаардлагатай. Гол нь хаана яаж тэгээд дээрэс нь тэн дээр бол яах юм гэхээр голомт үүсгэж байгаа байдал. Тэрэнд эсрэгээр нь одоо тухайн хүнэлт шивжээр хоололдог амьтад хэр зэрэг байна. Одоо байгалийн дайсан болох амьд битүүд ахгүй вирус байна, бактери байна, мөгөнзөр байна. Дахиад магчин шимэгч шивжүүд байна, шууд байна. Түүгээр хоолдог одоо баавга хүртэл одоо шивжээр хоолдог гэдгийгүүд хүмүүс гайхдаг байхгүй. Тэгэхээр зэрэг тэдний нөлөөлөл хэр зэрэг байгаа вэ гэдгийг хүртэл бид нар бол үнэлэх шаардлагатай байгаа. Нэгэнт байглаас нь өөрлөө нөлөөлөх хүч чадал байхгүй тийм дөрөө байх юм бол одоо бид нар яалтчгүй хүний хүчээр тэнд тэмцлийн ажлыг явуулна. Тэр явуулах үедээ бас тэр тухайн гарч байгаа зүйлийнх нь хит олширлын үе шат гэж байдаг. Тэр үе шатыг тохируулж байгаа хий. Хэрвээ 1-2 дугаар үе шат дээр байх юм бол тэмцлийн ажлыг хийн 3 дөрөвт орсон бол тэмцлийн ажлыг хийх шаардлагагүй ч гэдэг юм. Ийм одоо зөв тогтлууд байдаг. Тэгэхээр шавжаар хоолол шавжийн нөгөө байгалийн дайсан гэж юм. Тэгэхээр ер нь байгалийн дайсан дээр судалгаа хийгдсэн болов бас биологийн аргаар энэ нөгөө гарч ирээд байгаа зөвлөх шавжууд дээр байгалийн аргаар тэмцэх боломжтой юм болов. За яг байгалийн дайсан болох би одоо бас нөгөө шавж судлаач учраас шавжийн одоо хамааралтай судалгаануудыг бол доктор их насантай хамт бол хийсэн байдаг. Тэр хийхдээ болохоор зэрэг яасан гэхээр юу гэж хүнэлт зүйл тус бүрээр одоо жишээхэд Сибирийн хүрээгээ өрөөсгөл хүрээгээ яг усны төлөөрч бургасны хүрээгээ эгэл биерийн сүлд ирвэхээ гэсэн ийм 5 зүйл шавжин дээр бол лабораторийн нөхцөлд тэдгээр шавжийн шимэгч шавжийг илрүүлэх судалгааг бол хийсэн. Ингээд бол ихэнх одоо шавжуудаас гарч байгаа нь болохоор сарсын далуучдны багийн эхнэмэнэд овгийнхан, браконид овгийнхан, хос далуучдны багийн бол зараа ялааныхан бол маш их өндөр хувьтайгаар бол тухайн шавжуудад бол нөлөөлөл үзүүлж исэн. Эдгээр шавжуудын бол зүйлийн бүрэлдэхүүнийг гаргаад ерөөхдөө ийм хувьтайгаар ингэж одоо нэрвэгддэм байна. Байгаль дээр бол хүнэлт шавжийн шимэгчд бол ингэж нэрвэгддэм байна гэсэн ийм бүрэлдэхүүнийг бол гаргасан байгаа. Энэ нь болохоор суурь судалгаа гэсэн. Хамгийн ихний үе шатыг бол хийцэн гэсэн. Тэгэнгүүтээ одоо яах юм гэхээр зэрэг нэгэнд тухайн зүйлээс одоо ийм зүйл рүү одоо ийм шимэгч шавжууд нөлөөлдөг юм чинь энэ шимэгч шавжуудыг одоо хэрхэн яаж одоо лаборатори нөхцөлд бойжуулах вэ? Башруулах вэ? Яаж одоо өсвөрлөх вэ? Буцаагаад яаж одоо нэг эзэн болох одоо хүнэлт шавжтай халдварлуулах вэ гэсэн ийм судалгаануудыг бол хийх шаардлагатай байгаа. Ингэхдээ бол мэдээж тодорхой хэмжээгээр бол хөрөнгө санхүү мөнгөтэй холбоотой тоног төхөөрөмж бүхий одоо лаборатори хэрэгтэй учраас энэ ажил бол ингээд ерөнхийдөө төгссөн одоо загссан байдалтай байгаа. Магчин шимэгч шавжийн бүх одоо бас ашигтай шавж гэж нэрлэдэг бид нар бол тэгээд ашигтай шавжийн бүрэлдэхүүнийг бол бас гаргасан байдаг. Бидний судалгаар цаашдаа бол мэдээж одоо яг хүнэлт зүйлдээ яаж нөлөөлөл үзүүлж байна. Хүнэлт зүйлийн голомт гарч ирэнгүүт тухайн шавжууд дайрдаг юм уу гэсэн ийм нэг зөв тогтлох судалгаанууд бол одоо дараагийн судалгаа болоод үлдсэн байгаа. Та нөгөө айн хүнэлт шавж гэж ярьдаг л да. Ямар шавжийг одоо айн хүнэлт шавж гэдэг та. Би яг ингээд нөгөө гадаад мэргэжлүүдээ ингээд орчуулгууд үгүй чинь яг хүнэлт гэдгээрээ явах уу, ууган шавж гэдгээрээ явна гэсэн. Та айн хүнэлт шавж гэдэг яг мэргэжлийн тайлбар. Хүмүүсийн харах өнцгөл тэрийг бол хүнэлт гэж харж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр зэрэг бид нар ой аврах гээд байгаа учраас ойгүй маань идээд байгаа учраас тэр бол хүнэлт зүйл болчиход байгаа. Тэрнээс биш яах юм гэхээр зэрэг тухайн шавж байгаль дээрээ тодорхой хэмжээнд тоо толгоотойгоор байж л ах хэвээр зүйл. Байгалийн амьтан. Гэхдээ бол яагаад тэр одоо яагаад гэхээр зэрэг тоо толгой нь өсөд байгаа байхгүй.
хит тоо толгой нь өсгөрөө зэрэг яагаад гэхээр ойд нөлөөлөд байгаа. Ойгийн маань нөгөө гоё ногоон ой харах гэдгийгсэн чинь нөгөөх маань саарал ой мó улаан ой олж харагдаад нөгөөд нэг хүчил төрөгчийн үйлдвэрлэл маань тэндээ явагдахгүй болоод ирэнгүүт одоо бид нар бол яагаад гэхээр ойгоо аварч үлдэх, ойгоо ойчгийг нь байлгах ийм шаардлага гараад байгаа учраас л тэр шивжийг бид нар хүнэлт зүйл гэж нэрлэж байгаа гэсэн. Тэр хүнэлт зүйлийн хувьд бол бас зөв тогтол нь их сонирхолтой шүү дээ. Бид нар чи яа гэхээр зарим нь бол 5-8 жилийн хугацаанд л хөгжлийн цикл нь болдог. Олширдаг гэсэн. 6-8 жил болоод өөр аяндаа доошоо буудаг. Дахиад өсдөг. Тэгэнгүүт яа гэхээр зэрэг миний ажиллаж байгаа бол дараалан олон жилийн давталтаагаар үүссэн голомт бол нэгдүгээрт маш их нөлөөлөл үзүүлдэг. Хоёрдугаарт мөн зүйлээс шалтгаалаад одоо жишээ нь маш хомхоо хувхааруулж иддэг одоо Сибирийн хүрээр гэхийг тэгэнгүүт маш хомхоо иддэг учраас тэрэнд 1 жилийн удаагийн дайралтанд өртөөд тэр тухайн ойсагийн тодорхой хувь нь өгчдөг. Дахиж аварч чадахгүй болчихно. Тийм учраас бид нар бол тэмцлийн ажлыг хийх шаардлагатай болоод нөгөө шавжаа хүнэлт гэж нэрлээд одоо тэмцлийн ажлыг хийгээд аврах гэдэг гэсэн үг л дээ. Одоо ой шавжийн олшрол нь ер нь байгальтай байх хэмжээндээ хэдэн жилийн өмнө байсан юм бэ? Яагаад энэ ой шавж ер нь ихсээд байгаа юм болоо? За энэ олширлын зөв тогтол бол маш олон шалтгаантай байдаг. Ер нь бол шавжийнхаа хувьд бол 6-8 жил ч гэдэм үү 4-6 жил ч гэдэм үү ийм зөв тогтлоод байгаад байдаг. Энийг нь болохоор зэрэг ихэнхдээ бол нарны идэвхжлэлтэй холбогддог. Дараагийн нэг юм нь болохоор зэрэг тэр нөгөө олширлын давтамж нь бас богиносоод байна гэж ярьж байгаа байхгүй. Яагаад богиносоод байгаа юм бэ гэхээр зэрэг мөн нарны идэвхжил бэж болно. Хоёрдугаарт одоо манай юу бол уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явж байгаа. Энэтэй холбоотойгоор бол одоо тухайн зүйл олшрох одоо түргэсэх одоо олширлын хоорондын хугацаанд богиносох ч юм ийм юмнууд бол байгаад байгаа. Тэгээд дээрэс нь хит дулаалтай холбоотойгоор бол нөгөө хөрсөндөх цэвдэг хайлах ч юм уу тий ийм бүрт ийм одоо нэлийн нарийн юмнуудаар бол одоо тайлбарлаж байгаа. Хамгийн сүүлийн юм нь бол ер нь уур амьсгалын өөрчлөлт маш их нөлөөлж байна гэсэн мэдлэг бол хэлдэг байна. Дээрэс нь Монгол улсын хувьд болохоор зэрэг юу ах вэ гэхээр манайхны суурьшлийн бүс хүн амын одоо жишээ нь хэд нөгөө нэг ихэнхдээ бол онгон байгаль руугаа бид нар ч халдаж ордоггүй байлаа шүү дээ. Техник хөгжихөөс өмнө машин дээрийг зам тээвэр хөгжихөөс өмнө бол байхгүй байлаа. Тэгсэн чи одоо бол яасан гэхээр зам тээвэр хөгжөд ирсэн. Тэгээд дээрэс нь хамгийн том юм бол малын талхагдал. Малын тоо толгой маш ихээр өссөн. Энэ минь бол бүгд нөлөөлж байгаа. Нөлөөлөл нь бол одоо энэ нөлөөллүүд нь болохоор зэрэг хүний хүчин зүйл болоо явчихна. Байгалийн хүчин зүйл биш шүү дээ тэр чинь бол. Тэгэхээр зэрэг хүний нөлөөнөөс маш их шалтгаалж байгаа. Бас нэг юм нь төмөр гарснараа яах юм гэхээр зэрэг төмөрт өрссөн моднууд бол маш их сулдаад сулдсны дараа бол дараа нь жинхэнэ нөгөө хүнэлж шавжууд олшрох хамгийн том гоё орон байр болоод эхэлчихдэг. Тэгэхээр зэрэг энэ олон юмнуудыг нөлөөллүүдийг бол бүгдийг авч үзэхгүйгээр ганцхан тийм юмнаас боллоо гэж хэлхий харав. Уул нь бол байгаль дээр байгалийн дайснууд нь шавжтайгаа ингээд ажиллаад байгаа юм байна. Тэгээд заавалчгүй ингээд тэмцлийн ажил гэхэд хязгаарлалтын ажил хийх ёстой юм. Тэгээд манай улаацсан байна. Манай хувьд дээр тэмцлийн ажил хийсэнгүй гэдээ явах юм. Тэгэхээр таны тал дээр юу гэж боддог вэ? За тэмцлийн ажлыг хийхдээ бол яг тухайн зөвлөлийн биологийг судалж агаад яг ямар газар, ямар хугацаанд яаж хийх вэ гэдэг ийм арга техникийг бол боловсруулдаг байна. Байгалийн дайсангууд ажлаа хэдийгээр хийгээд байгаа боловч яах юм гэхээр зэрэг тухайн ойнд бүтнээр нь аврах хэмжээний нөгөө төлчин төрхий тийм хүчтэй ажиллаж чадахгүй байна гэсэн ийм үнэлгээ хийчих юм бол одоо бид нар
заавал тэнцлийн ажил хийх шаардлагатай болчихдог. Хэрвээ байгалийн дайсангууд яг энэ ажлыг хийж чадаагүй штеп. Одоо тэгэхээр яах вэ гэсэн асуудал гараад ирэнгүүт бид нар тэнцлийн ажлыг хийнэ гэсэн. За саяны асуулт ч айгүй гоё асуулт байлаа. Сая Архангай аймаг дээр яагаад нэг эгэл биер эсвэл ирэх юм амар том голомт гараад үсээд зарим хэсэг газрын орхичлоо, зарим хэсэгт нь хийчлээ гэдэг ингээд орон нутгийн иргэд бол нэлээд шуугалсан. Энэ нь яаж байгаа юм гэхээр зэрэг ойд дараалан хөнөөл учруулад ойд тодорхой хэмжээнд төсвөртэй болсон тохиолдолд тэр ойг бол тэр чихэр нэмэлдээдэг. Одоо олон улсад ч гэсэн тийм юм судалгаанууд байдаг, арга хэмжээнүүд байдаг. Тийм учраас бол ойгоо хамгийн түрүүнд үнэлгээжүүлнэ гэсэн үг. Ойг энийг төсвөрлөх чадвар байна уу байхгүй юу? Дээрээс нь байгалийн дайсангууд нь хэр үйлчилж байна. Одоо жишээлбэл Сэлэнг аймгийн нарсны биер эсвэл ерөнхийдөө бол яасан гэхээр намайг шаамар дээр яваад очиход биер эсвэл нь өөрөө өгч байгаа байхгүй байглаасаа унжаад өгсөн. Яасан гэсэн чинь тэндний вирус юм уу бактерийн гаралтай өвчин гарцсан. Тэгэнгүүт яах юм гэхээр байгаль өөрөө ажиллаа хийж байгаа. Тийм тохиолдолд одоо бид нар тэмцлийн ажил хийхгүй үлдээ гэсэн. Тэгэхээр зэрэг заавал тэмцлийн ажил хийх ёстой. Ой маань улаачаад байна. Тэгэхээр тэмцлийн ажил хийж өгөөч гэдэг ингээд санал гаргах биш. Мэргэжлийн байгууллага тэнд очиод үнэлгээжүүлээд явна гэсэн. Тэгэхээр судлаачдынхаа судалгааны үр дүн бас сайн сонсож байгаа. Бидний зөв мэдээллийг олон нийтэд хүргэж явах хэрэгтэй байна. Тийм ээ. За одоо тэгвэл танаас хамгийн сүүлийн асуултаа асууя. Энэ ой яагаад чухал юм болов? Ой гэдэг бол нэгдүгürt маш олон амьтдын орон байр болждаг. Гэр орон нь болждаг. Одоо жишээ нь ой байхгүй бол одоо нөгөөд нэг амьдардаг, дотор нь амьдардаг, тоншуул маань хайчгын, хөхөө маань хайчгын. Одоо нөгөөд нэг хүмүүс том амьтнаар л төсөөлөд идэг байхгүй юу? Хандгаа маань хайчгын, баавгаа маань хайчгын гэжүүл ойлгох чинь. Тэнд амьдардаг нөгөө шавж маань яах ингээ асуухаар зэрэг бүгдээрээ бараг шавж чи юу вэ гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр зэрэг мэдээж тэнд байдаг олон амьтад орох оронгүй болчихноо. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор зэрэг яах юм гэхээр бид нар чинь ойгоо аварж үлдэх гэдэг шалтгаан маань болохоор тэнд бол хамгийн том карбоны зах зээл байгаа. Хүчил төрөгчийн маань бидний амьсгалж байгаа хүчил төрөгчийг ялгаруулж байгаа хамгийн том одоо үйлдвэр маань тэнд байгаа. Тийм учраас бид нар бол ойгоо хамгаалах шаардлагатай. Монгол орны хувьд болохоор ой сангийн хэмжээ маш бага учраас бид нар заавал ойгоо аврах шаардлага гардаг. Хамгаалах арга хэмжээг авахтаа харин зөв аргаар авах л шаардлага. Байгальдаас зөрөг нөлөөгүй, хүн амтандаас зөрөг нөлөөгүй тийм аргуудыг хэрэглэх нь чухал. Тэгэхээр зэрэг ойгоо хамгаалцгаая. Баярлалаа. Хүрэлцэн ирсэн алтан чимэгчтэй маш баярлалаа. Энэ удаагийн подкаст та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Баяр таа.